Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч амар санаа болон мөхцөл миний би ээлжид дугаараа хүрэхээр бэлэн болоод байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг Улаанбаатар хотын хамгийн үнцэнтэй бүс Сүхбаатарын талбайгаас ердөө 900 м сүндэрлэн босч буй Encanto Trade Center офис болон хөрөн зүрх хөтөлбөрийг хэрэгжүүлж буй үндэсний үйлдвэрлэгч Vidan Event этгэн та бүгд хүргэж байна. За өдрийн мэнд амраа. Өдрийн мэндэ. За өнөөдөр хаашаа хизээр баялах байлаа. За өнөөдөр хэдүүлээ эртний энэтхгээс шатрын уул мөрийг даган Европоор тэгээд Оросоор тэгээд Монгол руу аялна гэсэн үг. Яг Монгол гэдэг нь зүгээр бид нар Монгол дээрээ дүгнэлт хийх болов уу гэж бодоод усгүй талд хүнсгүй цэрэг цусгүй байлт нь тэр юу вэ гэж онцгой байдаг тийм ээ. За шатар гэдэг нь бол тодорхой тийм ээ. Шатар бол өнгөц харахад энгийн нэгэн хөлөг тоглоом гэж харагддаг. Гэвч анхааралтай ажиллах юм бол бидний өмнө бүх хөлбөртийн ертөнц нээгддэг. Энийг шатар тоглодог болон сонирхдаг бүх хүмүүс энийг л анзаарна. 64 нүүдтэй энэ хөлөг бол аль хэдийн 1500 жилийн турш мод, зааны яс, чулуу, хуванцараар хийсэн айрам, тулалцаар ирсэн эртний тултааны талбар гэж үзэж болно. Үе үеийн нэгсэндээ энэ бол дайн байлдааны урлагийг демо маягаар хийж байна гэсэн үг байхгүй. Олон зууны турш шатар зүгээр зугаа цэнгэл байгаагүй. Энэ тоглоом үргэлж дайны мөн чанарыг өөртөө тусгаж ирсэн. Дайны тактик, стратеги дээр нэмээд тоглож байгаа хүний дотоод ертөнцийн тусгалыг харуулдаг. Шатрын тоглолтыг манай шатрын нэвтрүүлгээр бид тэгээд алдартай тоглолтуудыг тайлбарлаж байгаа шүү дээ. Энэ чинь зүгээр нэг юм тоглолт тайлбарлаад байгаа юм биш байхгүй юу? Тэрний цаана хоёр хүн ямар том жанжид байлдчихсан, тэгээ ямар гоё уран байлдсан бэ гэдэг түүхийг ярьж өгч байгаа. Цаад код нь тэгж тайлагддаг гэсэн үг байхгүй юу? Энэ өөрөө буцаад эргээд яг дайны талбар дээрээ буудаг ерөөсөө тийм бэлтгэл байхгүй, тархины бэлтгэл. За бод бүртэн тухайн үеийн эрен үеийн шатрын бод гэж байгаа шүү дээ. Хүү урдаараа өрөөд арад нь энэ бод бүрт тухайн эрхэм үеийн уул мөр ертөнцийг үзэх үзэл хүч чадлын ойлголт чингсэн байдаг. Тэгэхээр шатар бол цусгүй дайн хөлөг дээрх тулаа хүний оюун санааны тэмцлийн тухай төгөлж байгаа гэсэн үг. Шатрын тэр бод болох нь анх үүснээс эхлээд хувирж ирсэн. Үүрэг функцэн чинь тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн байхгүй. Энэ түүхийг ярьж яагаад өөрчлөгдсөн? Энэ түүхийн ямар үйл явдлаас болж энэ ийм өөр болсон бэ гэдэг түүхийг ярьж. Тэгэхээр шатрыг тойрсон дэлхийн түүхийг ярих гэсэн тодорхой хэмжээгээр. Томогт өгүүлснээр бол ер нь бол нийтийн тооллын 6 дугаар зуунд эртний нэгтгэд үүссэн гэж үзээд байгаа юм. Дэлхийд даяараа. Сиса хэмээх мэрэгэн хүн түүнийг Шима хаан зориулан бүтээсэн гэж байгаа шатрыг. 6 цэнгэл ус харин бүдүүлэг хүчж биш. Стратеги ялалт авчирдаг тулдааны төгс завар болгон зохиосон юм байна. Хаан энэхүү сууд тоглоомыг үнэхээр ихэд гайхан биширч зохиогчийг нөгөөмрөө шагнахыг хүссэн. Бидний нэг зугаатай математик гэдэг нэг номон дээр энэ домог нь байдаг тийм ээ. Сиса зөвхөн нэг л зүйл хүссэн баг. Тэрээр хөлгийн эхний нүдэнд нэг ширхэг улаан будаа үр өгнө. Хоёр дахь дээр нь 2-ыг өгнө. Хоёр дахь нүдэнд нь 3 дахь нүдэнд нь 4-ыг өгнө гэд ийм хүсэл төгсөн. Тэгсэн чинь дараагийн нүд үр дээр үрийн тоог 2 дахин үржүүлж өгöd байх гэсэн үг байна. Хаан ийм даруухан хүсэлт нь гайхаж тун дуртай зөвшөөрсөн. За нэг хэдэн шуудаад өргөх юм байна гэж бодсон. Гэвч удалгүй түүнийг цочирдон зүйл үйл явдал хүлээсэн юу гэхээр ордны тоочд тооцоолж үзсэн чинь их хэмжээний буудаг тээвэрлэхийн тулд сая заанаас бүрдсэн цуваа, жингийн цуваа хэрэгтэй болох гэсэн. Тэр үед мэдгэж байсан бүх дэлхий дээр хэмжээнээс ч их байсан баг тэр буудаа. За тэр яадаг байсан бэ гэхээр эхний нүд 1, хоёр дахь нүд 2, дөрөв дахь нүд 4, 5 дахь нүд 4 дахь нүд 8, дараагийн нүд нь 16, 32, 64 гэдэг ингээд их шүү дээ. Тэгээд 64 нүдтэй байгаа шүү дээ. 8-ыг харьцах 8. Тэгээд эренгүүд энэ хорвоод байх бүх буудаж тэрийг өгж чадахгүй хэмжээний тийм их тоо жоох өсөж математик гаргана. Ийм учраас шатрын өөрийнх нь тэр задаргааны гайхамшиг ингэж домогжуулсан байгаа. Гэхдээ энэ бол мэдээж хэрэг домог шүү дээ. Яг тэр үед тийм үйл явдал болсон үг бол нотлохгүй. Гэхдээ хойноос нь хүмүүс алдаршуулж араас нь түүх бичиж өгдөг шүү дээ. Яг үйл явдал бол ер нь түүхийн альва үйл явдал босон явдлууд бол их даруухан байдаг. Ер нь цаг үедээ. Тэгээ араас нь тэрийг шүтэн биширсэн хүмүүс ам дамжсан яриагаар хачиралдаг. Нөгөө нэг загасч анх нэг тохойн чинээ загас бариад 10 жилийн дараа хэд тэр нь ийм уртулдаг гэсэн. Би анх ийм загас барьчаад найзлаа яриад ингээл уртсаар ийм болчдөг тэрэн шиг л.
Сиса өөрийн бүтээлийг чатуранга гэж нэрлсэн бөгөөд энэ нь 4 төрлийн цэрэг гэсэн утгатай юм. Учир нь тоглоомд жинхэнэ айрам дээр байдаг шиг явган цэрэг, морин цэрэг, байлдааны зан, тэрэгт цэрэг байсан. Шатрын хөлөг дээрх тэмээ буюу манай монгол хэлээр тэмээ гэдэг. Оросууд болохоор л дэлхийн болохоор заан гэдэг. Слон гэж нэрлэдэг орос хэлээр. Заан бол шатрын одоо энэтхэх харалтай үүсэлтэй гэдгийг ерөнхийдөө тод илтгэхэд байгаа хэлбэр ерөөс. Энэтхэгт байлдааны зааныг өргөн хэрэгэлдэг байсан бөгөөд бусад орны жанжид энэ цохилтын хүчийг ер нь тоодгүй байсан юм байна. Жишээ нь одоо хамгийн энгийн жишээ нь Ганнибал өнөөгийн одоо Испаний нутгаас Итали руу Альпийн нураг заантай гарч очиж давсан шүү дээ. Энэ бол одоо бас том үйл явдал. Өнөөдрийн бидэнд мэдэх одоо бүхнийг сөнөөгч хүчрхэг одоо шатрын хамгийн том бод гэж нэрлэдэг байгаа. Англиар хатан. Монголоор болохоор бэрс гэдэг. Тэр үед огт байгаагүй маань ийм үүрэг функцээр. Түүний оронд визиер гэдэг чинь зөвлөх, ордны зөвлөх байсан. Диагоналоор ердөө нэг нүүдэг суулгад байсан. Зөвхөн диагоналоор нэг нүүдэг. Игц нүүдгүй. Тэгэд тийм ер нь бол маш их юм одоо диагонал гэдэг чинь гэдэг хөндлөн басаа тэнглэгээрээ хөндлөн тэнглэгээр нэг нүүдэл нүүдэг тийм итгэхгүй бод байна гэдэг бол бараг үхэл гэсэн үг байхгүй. Харин хаад жанжид зохисоор одоо удлаа одоо хөдөлгөөнтэй байлгасан. Яг тэгэхээр нэг хаад бол угаасаа өдөртдөг учраас хурдтай байх боломжгүй гэсэн тийм үүрэг функцтэй анх үүссэн юм. Энэтхгээс одоо энтгээд одоо энэ одоо яг энэ анх үүсчихсэн энэ үед бол энэ хөлөг тоглоом бол аянгийн хурдтай блиц криг гэдэг шүү дээ. Аянган дайн гэдэг шүү дээ. Блиц криг чинь дайн, блиц чинь хурдан гэсэн. Харин удаан нягт бүсэлтийн тухай тийм тактиктэй байсан юм байна. Тэгэхээр шатар бол энэ үедээ хичнээн оюун санааг задалдаг ч гэсэндээ их удаан уутартай тоглоом байсан бэл таардаг. Тэгээ энэтхгээс энэ тоглоом Перс рүү нүүдэлцэж тэндээс гол нэр томьёог олж авсан. Жишээлбэл хаан хожигдоход шах мат гэдэг тийм ээ. Шах гэдэг чинь шаах шүү дээ. Тэгээ мад бол аюулд орлоо буюу хааныг аврах боломжгүй болсод шах мад буюу хаан өхлөө гэж байгаа шүү дээ. Үг сонсогд. Зүгээр ингээд та яллаа гэсэн үг шүү дээ. Ингээд хааны үхлийг тунхалж байгаа. Энд ч одоо тэгээд тоглоом дуусчихна гэсэн үг байхгүй. Жанжин байхгүй болохоор. За ингээд шатрын өргөн альж шатн тактикийн золиос гэж нэг юм байгаа. За мэдээж бидний хэлдгээр бол шатрын онлоор бол тактикийн золиос. Бидний хэлдгээр бол одоо бод шидэх, хүү шидэх гэж ярьдаг тийм ээ. Ерөнхийдөө нэг хүүлэн бод идүүлэх замаар түүний анхаарлыг өөр чиглүү одоо тийш нь хүчтэй төвлөрүүлж хагаад өөр газараас буюу өөр талбар дээр цохилт өгөх давуу байдал болохыг л ерөөсөө эхлэдэг байгаа юм арга байна. Харин ийм төрлийн золиосыг өргөн ихэнд нээлтийн үед хийгдэх юм бол энэ аргыг гамбит гэж нэрлэдэг байгаа. Одоо Queen's Gambit гэдэг нэг манай кино байдаг тийм ээ. Netflix юм. Бэрсний гамбит гэсэн үг. Энэ бол бэрснийхээ урдаас хүүгээ хоёр түлхээд дараа нь тэмээнийхээ урдаас дахиж хоёр түлхдэг тийм. Одоо шууд эхний хоёр нүүдэл дээрээс золиос өгч эхэлдэг тоглолт байхгүй. Байр төвийн цэг төв барилаа булааж эзлэх хамгийн том одоо үгүй сонгодог гараануудын нэг болсон гэсэн үг. За энэ гамбит гэдэг үг нь бол Итали хэлний дайрэ буюу өгөх эсвэл гамбетто буюу хөл тавьж бүдрүүлэх гэсэн утгатай үгнээс гаралтай. Персийг эзэлсэн арабууд энэ уламжлалыг өргөжлүүлж авсан гамбит. Тэд шатрын онлыг боломжсоргүй болгож анхны сурах хүчүүдийг битсэн хүмүүс персүүд. Дараа нь тоглоом Маврын Испаниар дамжиж дундад зууны Европ руу хүчтэй нэвтэрсэн. За Маврын Испани гэдэг чинь нөгөө нэг Араби их хэлэлт мэлтний төвөөс эхлээд нөгөө дээр чи Испани эзэлсэн байсан шүү дээ. Мөрөн шүү дээ хэлээд. Тий. Тэгээд нөгөө нэг Кордоба. Тийм Морууд гэдэг. Тий. Тэдний Испаниар дамжиж Европ руу нэвтэрсэн байна. Шатар зүгээр нэг зугаа бус Хүлэг Баатарын 7 эрдмийн нэг болсон үүнээс хойш. За тэгэхээр Хүлэг Баатар руу тоглодог бол таархан байна тийм ээ. Хоёуг дуулахтай мэрэгжлийн дайчдыг бага наснаас нь бэлддэг байсан маань оюун санааг. Тэдэнд морь унах, сэлэм хэрэглэх, шатар тоглохыг зэрэгцүүлэн заадаг гэсэн. Шалтгаан бол маш энгийн. Хүлэг Баатар бол хүн тулдааны одоо явцад урьдчилан тооцоолж чаддаг байх ёстой. Сэлэмний урлагтай энэ зэрэгцүүлэн өрсөлдөгчийн нүдлийг урьдчилан харах чадвартай байх нь дайчдад тулдааны ялагдлаас зайлсхийх тусалдаг. Харин энэ чадварыг шатарт тэдэнд зааж өгдөг гэсэн. Нэгсэндээ ухарж болно, зүхтаж болно гэдгийг хүртэл заасан гэсэн үг. Өмнө нь бол холцгор гэж заадаг байсан бол ухралт бол одоо юу гэдэг холцгор зүйл биш гэдгийг л ойлгуулж гисэн гэсэн. Одоо стратегийн нэг хэлбэр шүү дээ. Тийм. Одоо энийг бол гарамгаа хийдэг хүмүүс ч одоо монголчууд. Калка голын иргэн дээр 7 хоног ухарч тухтаж байгаа л иргэн дээр нэгдэг чинь Оросын армийг бараг 20 км урт цуваа болгосон баг нарийнх урт. Тэгж жагаад эргэж тасалж идсэн гэсэн. За энэ тоглоом бодит байдал дээр нийц чинь нилээд өөр болж эхэлсэн байна.
Жишээлбэл нөгөө нэг сул дорой хөндлөн ганц нүдэг визиер буюу одоо тэр аймжигт ер нь бол шатрын хөлөг дээр хамгийн аймжигтай бод болсон. Одоо Queen гэж хэрлээд байгаа. Манайхаар бол Бирс. Түүхч дүүнийг тодорхой шалтгаантай байсан гэдэгт итгэлтэй байт юм байна. За яасан бэ гэхээр сэргэн мандлын үе бол одоо хүчрэг эмэгтэйчүүдийг гаргаж ирсэн үе. За Элизабет 1-р Элизабет байх нь байна. Ялангуяа Испаний хатан хаан Кастилийн Изабелла энэ үеийн бэлэг тэмдэг байсан. Тэр бол Колумбиг энэтхэг рүү илгээж Мооруудыг Маавруудыг Пиреней хойгоос хөөн гаргасан хатан хаан. Шатар энэ өөрчлөлтийг тусгаавсан түн дээр. Бирс хязгааргүй шахам төдгөөний эрхчлөлтөй болох нь болдог энэ үйл явцыг Изабеллагаар төсөөлж Queen гэж нэрлээд Queen ямар их хэрэг мэдлэлтэй болохыг тунхагласан гэсэн. Ийхүү тоглоомыг бүхэлд нь оронгоор эргүүлсэн шатрын феминизм төрсөн баг. За ингэхээр хаан буюу ноён маш итгэхгүй зүхтсан байдалтай ноён л хамгаалдаг тийм. Тэгтэл хатан бол хамгийн хүчтэй зэвсэг болж эхэлж байна гэсэн. Ингээ хөлөг дээрх зааныг огт харж байгаагүй европчуудын нүдэнд тэмээ буюу бидний хэлдгээр тэмээ, энэтхүүдийн хэлдгээр заан бол европчууд болохоор тэрийг бишоп буюу епископ, ширээт лам гэж нэрлэсэн байна. Тэгэхээр өөртөөхөө ахуй соёлд нөгөө эрх мэдлийн динамикийг хараад тэгж нэрлээд байна шүү дээ. Тийм тэгэл хувираад ийн гэсэн хөгжөөл явц энэтхээс гараад онолтой болсон байна, шахмат гэж нэрлсэн байна, дахиад квинтэй болсон байна, тэмээ гэдэг зүйлийг практикли тэдэрт байхгүй учраас епископ буюу одоо ширээт хам болгосон байна. Тулдааны талбар дээр сүмийн төлөөлөл гарч ирсэн үнэхээр сонин үйл явдал гэж байгаа. Учир нь Европт католик сүм маш өндөр нөлөөтэй байсан тийм ээ. Хүлэг баатрууд болох темпларын хүлэг баатрууд, ер нь хүлэг баатрууд энийг суралцж ирсэн. Ингээд ирэхээр шашны нөлөө, шатрын нөлөө хоёр өрсөлдсөн гэсэн үг. Одоо магадгүй хаан кардиналууд таадын тааллыг засахын тулд, тэднэрт таалагдуулахын тулд епископ буюу бишоп гэдгийг нэрлж оруулсан байх магадaltaй гэж үзэж байна. За тэгэхээр лоббиний хэрэгслийн тусгал орж ирж штэ тийм ээ. Тийм бас тухайн цаг үе нийгмээ илэрхийлээд байна те өөрчлөлт болгоныг. За ойлоо төр завсарлаад өнөөдрийнхөө ивэн итгэгчийг дурдъя. За цаг хугацааны аял нэвтрүүлгийг маань Улаанбаатар хотын хамгийн үнцэнтэй байрлал Сүхбаатарын талбайгаас ердөө 900 м-т байрлах Encanto Trade Center Office ивент итгэн та бүгд төрөгж байна. За энэ бол Улаанбаатар хотын ер нь Монголд хамгийн өндөр байрлал. Хамгийн өндөр офисын барилга. За тэгээ хамгийн өндөр офисын барилга гэдгээс гадна маш олон одоо шинжилэл давуу талууд энэ офисын барилгад бий болоод байгаа юм байна. Тэрийг хуваалцъя. За нэгдүгээрт бол дэлхийн номер 1 Юанда брендинг шилэн фасадаар шийдэгдсэн байна. Тус фасадын систем нь Австрали, Япон зэрэг өндөр баян орнуудад өндөр зэрэглэлийн барилгуудад хэрэглэгддэг. Одоо гадна фасадны технологи бөгөөд дулаан хадгалтыг сайжруулж, нарны тусгалын хяналт, дуу чимээ хязгаарлалт дээр дээд түвшний одоо гүйцэтгэл үзүүлдэг юм маш сайн чанарын шилэн фасад юм байна. Мөн энэ тэгээд Монголд анх удаа барилга дээр хэрэглэгдсэн тохиолдол бөгөөд зундаа энэ хит халтыг буруулна, өлдөө дулаан алдагдлыг багасгах нь жилийн дөрвөн үйлрэл тогтвортой тав тухтай амьдрах орчныг бүрдүүлж байгаа юм тийм амьдрах орчныг бий болгож байгаа юм онцлог шилдэг бүтээгдэхүүн юм байна. Барилгын хийц нь бол ган хийц бүхий энэ барилга нь газар хөдлөлтөд өндөр төсвөртэй урт хугацаанд найдвартай ашиглалтын үнцийг бий болгоно. Тэгэхээр худалдаж авах түрээслэхэд ер нь бол бизнесээ бий болгоход таны бизнест үнцнийг бий болгох бүрэн боломжтой юм байна. За тэгээ ган хийцлийн одоо хамгийн том онцлог давуу тал нь бол өргөн том зайтай бөгөөд нөгөө даацын баг нь хуваалтын багнууд байхгүй болохоор ер нь бол хүснээрээ дотоод заслаа хийх боломжтой. Тэгээд маш өндөр таацтай 4.5 м өндөр таацтай. Тэгэхээр ер нь бол цэлгэр уужуу тайван орчин бий бүрдүүлэх түүгээд суг нөгөө тэр том цонхоортой харуулц нь хичнээн сайхан байх бай. Тэгээд агаарын солилцоо бол гайхалтай байна гэсэн. Ер нь ажиллаж амьдрахад тун таатай орчныг бий болгож байгаа шийдлүүд байна. За Fujitec гэдэг ухаалаг лифтний системийг суурилуулсан байгаа юм байна. Энийг хиймэл оюун ухаанд суурилсан бөгөөд ер нь бол лифтний ашиглалтын цагийг одоо хүлээлтийн цагийг богиносгох, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох ер нь бол ухаалаг лифттэй л гэсэн үг. Манайх чинь дээшээ доошо зэрэг дарахаар зарим лифтүүд нь хоёулын дээр нь зогсчтэй хугацаа алдах, эрчим хүчтэй цаг үрэх асуудлууд маш их гардаг. За Encanto Trade Center Office нь бол тийм байхгүй байна. За тэгээд барилга нь бол офис маань доороо 8 давхар худалдаа үйлчилгээний төвтэй бөгөөд энэ худалдаа үйлчилгээний төвдөө ресторан, кофе шоп, фуд корт болон өдөр тутмын үйлчилгээ үзүүлэх одоо боломжийг бий болгосон. За тэгээд түрээслэх талбайнууд байгаа юм байна. За тэгээ бас нэг гой давуу тал нь одоо Encanto Center Office хажууханд байгаа Encanto Mall оргил худалдааны төв болон Encanto Sport Complex саун руугаа гүүрэн холбоосоос
холбоосоор орох боломжтой бөгөөд гадаа гаралгүйгээр цаг алдалгүйгээр даарч хурч халалгүйгээр хүссэн үйлчилгээгээ авах нэг бүрэн одоо боломжийг бий болгоод байна шүү дээ. Тавчгаа өмсөд халаатаа өмсөд орох нь шүү дээ. За бараг л хавцтай тэгээд зуудаг бол тий. За Тэгээд тэгээд төслийн хүрээнд 1500 автомашины зогсоолтой гэж. Энэ нь бол бүр маш өндөртэй Улаанбаатар хотын хувьд тий. Офисын ажилтнуудад бол офисын хүрэмж зогсоолын хүртээмж бол хангалттай. За тэгээд нөгөө бүх одоо зай талбай нь бүрэн агааржуулалт болон галын спринклер системээр бүрэн тоноглогдсон. За тэгэхээр галын аюул гарлаа гэхэд утаа мэдрэгч нь мэдрээд шууд ус цацж эхэлнэ гэсэн. Нөгөө би энийг юуны кинон дээр Брюс Лигийн нөгөө 90-ад оны боёо кинонууд дээр л харж ирсэн да тий. хатуу самар илүү. Тий. Крепкий ариш гэдэг лөө. Энэ танилцуулга дууссан мэт тий. Тий, ер нь бол ийм гоё офис маань. Хелиподтой гэсэн тий. Тий, хелипорттой тий дээр нөгөө онгоц буух тий боломжтой. Тэгээд 7 лифт, 2 зугтах шат, тэгээд тусгай ослын лифт болон нисдэг тэрэг буулгах одоо хүлээн авах боломжтой. За тэгээд энэ офис маань 2026 оны 4 сард 4 дугаар улиралд бүрэн ашиглалтанд орно. За тэгэхээр одоогоор бол үйлчлэгээний талбай офисын захиалга авч эхлээд байгаа юм байна. Тэгэхээр одоо та бүхэн офсоо байршуулах худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтэй бол эртнээс гэрээг ээж дотоод заслаа эхлүүлэх өөрийн хүснээр хийх бүрэн боломж бий болоод байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 99.1522 99.1522 болон 9401 8858 9405 8858 дугаарыг уцаас авч болно. Харин Encanto Trade Center офисын байршил нь Баянзүрхт өөрөө 26 дугаар хороо их Монгол улсын гудамж Олимпийн гүрд аваад Encanto оргил худалдааны төвийн Чанхойн Encanto Tower-ын хонь байршилдаг юм байна. Энэ өндөр таацтай байхын нэг давуу тал нь шууган гэдэг зүйл аюу офисын ингээ шууган биш үү? Тэр ингээ дээшгээ явдаг учраас нөгөө нэг аюу 50 орон зай үүсгэж өгдөг. Одоо таас намхан байхаар нөгөө нэг шууган дээшээ цогтоо доошоо бууж ороод байдаг шүү дээ. Тэхгүй гэсэн үг. Бас дууны тийм акустикийн эсэл байдаг юм байна тий. Надад бол нөгөө цэлгэр уудам хүн нөгөө ажиллахад нэг амьсгалахад нэг таатай орчин байна. Тэр бас яг нөгөө грекийн бодоход грекийн сүмүүд шиг л гэсэн үг шүү дээ тий. Creativity бүтээх хамгийн сайхан орон зай. Тэгэд энэ одоогийн офисууд бол ерөнхийдөө ихэнхдээ гадны худалдаа байха болчиход байгаа шүү дээ. Тэгээ би дөрөвний яриг таавчгаа өмсөд моол зоолоор хүртэл тэнчих юм байна гэдэг нь тэр гутлаас олохгүйгээр. Тэгээд энэ нөгөө хөгжүүлэгч нь оргилынхан болохоор энэ би ингээд харахаар нийлм бүрийн бараг л булангийнх нь энэ өнцгийнх нь энэ цооцоолыг хүртэл тооцож бодсон юм шиг юм дитэйл маш их дитэйл юмыг судалсан байж таарад байгаа байхгүй. Одоо жишээлбэл лифт бол нэг зэрэг 3 лифт ирснээр явж мовдөг шүү дээ. Ер нь тийм байхгүй. Яг ингээд тооцоололоор одоо алгоритм гаргацсан тийм лифт байгаа байхгүй. Тэгэхээр хүлээлт дундаж хүлээлтийн цаг чинь хамгийн өндөр байшин гэхэр чинь лифтээр явах цаг чинь минут чинь баг хэрвээ лифтэн замбараагүй манай төвчрөл шиг машинууд нь явах юм бол 2 3 минут 5 минут хүлээдэг нөхцөл гардаг шүү дээ. Би ч л тийм газар ажиллаж байсан байхгүй. Тэгэд энэ бол хүлээлтийг хамгийн бага байлгах чадах юм л шүү дээ. Гол нь. Тэгээ гол нь эрчим хүчин цаг хэмнэ гэдэг чинь өөрөө маш чухал. Хүний зөвлөлт бол тий. За юм байна. Тэгээ ивент тэтгэгчтэй баярлалаа. За хоёлаа шатралгаа буцаж оръё. Хатантай болсон, бишопт кардиналтай болсон. Тийм, тэмээтэй болсон манайхаар. За болсон ч жоохон болох гээд ингээд санал нэр нь өөрчилсөн. Тийм. Ингээд одоо кардинал буюу кардиналуудын тааллыг засах гээд одоо бишоп буюу ширээд лам гээд одоо манайхаар тэмээ санал болгосон чинь бүтсэн гэж. Католик сүм удаан хугацааны турш шатрыг ад үзэж буруу шааж ирсэн. Домогт өгүүлснээр өнөө үед төгөөмөл хэрэглэгддэг эвхэгдэг шатрыг хөлөг гэж үдэж шнэ. Эвхэгдэг одоо ингээд дотор нь боднуудаа хийгээд ингээд явдаг. Энэ хөлгийг 11-р 100, 12-р 100 буюу 1100-аад оны үед нэгэн санавартан зохион бүтээсэн юм байна. Яагаад гэхээр сүм хийдийнхэн лам хуургуудад шатар тоглохыг зөвшөөрдөг, хоригддаг байсан. Тийм учраас тэрээр авсаархан шатрын хөлгөө 2 ном нийлүүлж тавьсан мэт харагдахаар нууцч хийсэн юм байна. Нуглаад жанчиндоор хийчихэд явж яах нь шүү дээ. Тэгэхээр энэ хоёр шиг ном барьсан явж энэ хүн бодохоор байхгүй. Тэгээд тэрхэн нэгэнгүүт шатрыг хөлгөж харагдсан. За ингээд одоо шатрыг мөрөөдөө тоглоомтой адилхан үзэж байсан ч шашны зүтгэлтнүүд үүнийг тогтоод дийлээгүй учраас дорнодоос бүр тодруулбал одоо волкин гэж хэлээд байгаа. Ижил мөрний болгаруудаас одоо ингээд шашны зүтгэлтүүд үүнийг зогсоож чадаагүй. Тийм учраас одоо бишоп гэдэг зүйл ороод ингээд зохисоор байр сууриа эзлээд Европ дахинаа тэмээ буюу одоо бишоп гэдэг бод үүссэн байна. Нэр нь хүртэл өөрчлөгдсөн гэсэн санаа. Энэ чинь бол тэр юун дээр бол өөр нэртэй байгаа шүү дээ. Нэтгэс гарал дээр бол заан гэж нэртэй байгаа тийм ээ.
За одоо ингээд Оросууд хаанаас орж ирсэн бэ? Орос бол шатрын бас том их гүрэн баггүй юу? Ялангуяа Хүйтэн дайны үе одоо 20 дугаар зууны шатрыг бол Оросгүйгээр төсөөлөх боломжгүй тийм одоо цагийг эзэлсэн гэдэг шиг тийм аваргуудтай байсан тийм ээ. Одоо бидний мэдэх Карпов, Каспаров гэх Ботвинник гэдэг үсгэн. За одоо Дорнодоос шатар Орос руу Дорнодоос орж ирсэн. Дорн зүгээс. Буюу одоо ижил мөрний болгаруудаас дамжин Оросд орж ирсэн. Ийм учраас Оросууд тэр шатрыг тэндээс авсан гэсэн үг. Тийм учраас Орос хэлэнд бишоп биш слон гэдэг нэрээр явдаг. Шатрын бодно. Ингээд өөрөөр байгаадагаз. Тийм байна. Хаанаас ирснээсээ хамаарат нэр нь өөр байгаад байна. Тийм. Тэгэхээр ижил мөрний Волга, ижил мөрний одоо булгарууд гэдэг чинь нөгөө нэг эртний юунууд шүү дээ. Тийм. Одоогийн болгаруудын өвгцөг байхгүй юу? Тэр хавьд нүүдлэн сууршдаг байсан. Нүүдэлчин авг аймагуд. Тийм. 9-р зууны хавцаа гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ ижил мөрний булгарууд гэхэр цаанаас ирсэн бол таарна шүү дээ. Урдаасаа бүр нарийн ярих нь бол Монгол нүүдэлчдээс орж ирсэн бол таарч байгаа. Ер нь бол өөрсдийнхөө түүхийг бүр Казахстан руу Балкаш нурлуу авчирдаг. За тэгвэл яг тийм ээ. Тэгэхээр ингэж үзэх юм бол Монголын одоо хамгийн эртний шатрын одоо олдвор Кеданы үеийн булчнаас ширмэл хөлөгт модон шатар олдсон. Энэ шатар бол тодорхой хэмжээгээр Монголоос гаралтай байж бололцоотой юм байна гэдэг бас тийм таамаг хувилбарыг манай эрдэмтэд нэлээд одоо сэжүүр болгож өгсөн гэсэн. Үүнийг одоо олон эрдэмтэд араас нь мөрдөж яваад үнэхээр тийм үгүй гэж нотлох гээд одоо явж байгаа. Гэхдээ би бол энийг үүсэхгүй бас нотлохгүй. Яг л энэ босон үйл явдлыг ярьж байгаа. Тэгэхээр Кеданы үеэс гэхээр яг л энэ ижил өрний булгаруудын үеэс гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр Оросууд бол Европоодоос аваагүй биднээс одоо нүүдэлтээс авсан байх нь бол тодорхой. Төвөөс авсан биз дээ. Зүүн талаас Оросууд зүүн талаас авсан гэсэн үг юм байна. За ингээд Оросын Иван Грозны хүртэл шатрын хөлийн ард сууж улс төрийн янз бүрийн нүүдэл хослолыг толгойдоо эргцүүлэн бодож тархин тасгал хийдэг байсан. Энэ бэлгийг манай эрхэм эгч Английн зөвлөлд хүргэж өгөх болно гэж тэр хэлсэн байт юм байна. Миний эгч англичуудад энийг хүргэж өгөх болно гэж энэ бэлгийг шатар бэлгэлж хийсэн гэсэн үг бол таарч. Тэгэхээр энэ нь Иван Грозны тоглож одоо энэ шатраар тэгээд бэлтгэл хийдэг байсныг нотлож аваад түүхэн баримт болж үлдсэн гэсэн үг юм байна. Оросд тэрэг буюу манайхаар тэрэг гэдэг чинь ладья гэдэг нь өнөөгийн нэрээ болсон. Анх энэ үг нь даруулт сэлүүрт ус онгоцыг хэлдэг байсан юм. Ладья. Эртний эртэгт энэ бодыг радха буюу өөрөөр хэлбэл дайны тэрэг гэдэг байсан. Тэгэхээр манайх тэрэг эдгээр бол дайны тэрэг гэж нэрлэдэг байсан. Гэвч дундад зууны Европ болон Оросын хаант улсад дайны тэрэг гэж зүйл байгаагүй. Харин хөлөг онгоц байсан тул энэ дүрс инхүү өөрчлөгдсөн байна гэж. Ямар гоё юм бэ. Тийм Орос шатар улам алдартай болж эхэлсэн гэсэн. Ингээд 18 дугаар зууны үед Европ бол дайнаар буцалж ирсэн тийм ээ. Өөдөрөөгөө л байлжсэн. Эндээс хойд зүгт нэгэн шин од асар хурдтайгаар мандан гарч ирсэн. Энэ бол Шведийн залуу хаан Жанжин одоо 12 дугаар Карл гэдэг хаан гарч ирсэн. За энэ 12 дугаар Карл гэдэг хүний одоо ноцтой бөгөөд насан туршийн өрсөлдөгч бол 1-р Петр хаан. Одоо Санкт Петербургийг босгодог. Дөнгөж 18 настай байсан боловч богино хугацаанд Европыг айлгсан хүчрэх удирдагч болсон энэ хүн. 12 дугаар Карл. Карл ухаантай эрс шийдэмгийн өөртөө ихтэй үргэлж эрсдэл хийхэд бэлэн тоглогч хүн байсан. Шатраач тэгж тоглодог гэсэн. Тэр шатрыг биширдэг гэсэн бөгөөд дайн байлдаа нэгч шатар тоглож өмтөр удирддаг байсан. Төрөмгийн хурдан алдаа гарах хэрэггүйгээр одоо юу гэдэг дайн удирддаг гэсэн байлдаана. Тэр хөлөг дээр хамгийн эмзэг бод болох ноёноор хүртэл довтолдог. Энэ бол галзуурлахгүй. Харин шатрын хөлөг дээр энэ үйлдэлийг бол галзуурл амин оролт гэж үздэг тийм ээ. Ноён гэдэг чинь хамгаалагдчих жоох хэвээр хамгийн чухал зүйл байхад тэрүүрээ дайрахаас буцдаггүй тийм маягийн тоглолт хийдэг. Эргээд амьдрал дээр яг ч тэгж өөрөө дайн тултанд өөр ортог. Тэр хүүгийнхээ ард нуугддаг хүүнүүдийн ард те зэргийн ард. Сум их бөөний бөмбөг дундуур өөрөө довтлоонд ордог хаан байсан. Харин үүний өрсөлдөгч Петр бол огт өөрөөр ажилдаг тархин. Төвчээртэй, маш төвчээртэй. Стратегч, алхам бүрээ өрчлөн тооцдог хүн байсан. Айрам, флот шинжилэл бүгд нямбай бодож төлөвлөгдсөн шатрын өрөг мэт зохион байгуулалттай байсан. Түүхийн хөлөг дээр хөдөлгөөн бүр нь олон аргын нүүдлийн цаадах үр дагавартайгаа тооцогдсон байсан Петрийн хувьд. Тийм ч учраас шведүүдтэй дайтахаас буцаагүй. Шведүүдтэй дайт гэдэг юу гэсэн үг? Орос Балтийн тэнгис рүү гарцтай болно гэсэн. Яг тэгвэл Амстердамд дагалдан хийж усан онгоцны дагалдан хийж захтаа усан онгоц гэдэг зүйл ямар чухал зүйл вэ гэдгийг ойлгосон ба. Нэг дор 10-20 тонн ачааг усаар салхины хүч ашиглан хүүхд замаар байгалийн хүчийг ашиглан тээвэрлэн гэдэг бол агуу зүйл. Их газар дээр
10-20 тонн ачааг тээвэрлэх юм бол хэдэн мянган хүрт хэрэглэх болно. Энэ бол логистик болон тэгээд тэр чинь маш их зардалтай, маш өндөр эрсдэлтэй шүү дээ. Тухайн үед бол нэг хулгай дээрийн пиратууд гээл одоо газраар явж байхад зандалчаад байна. Ингээд Орос орн бол хартын гэсч гарцгүй, Балтийн тэгсч гарцгүй байсан үе. Петрийн үед одоо Кримийн хаант ус урд орн байж байна тийм ээ. Хойны шведүүд байсан. За тэгэхээр шведүүдийг зохиж хартан гэс рүү гарцтай болохын төлөө л үтсэн гэсэн үг. За ингээд энэ хоёрын одоо тийм цөргөлдөөн одоо шатрын нүүдлүүд явж Полтава гэдэг байгаа. Украины хот. Полтавагийн дэргэд 2 арга барил мөргөлдсөн. Карлийн түргэн эрсдэлтэй зан Петрийн нарийн тооцсон стратегтэй тулгарсан гэсэн. За шатар дээр 2 янзын тоглолт гэдэг. Байрлалын тоглолт, хүлээж тоглолдог, залхааж тоглолдог, иймэрхүү тоглолтууд урлагууд гэдэг байхгүй. Ямар тэр жанжнаасаа хамаарад яаж төвчээрийн алдвал тоглох юм бол. За энэ төвчээрийн алдвал тоглох тоглолтыг би дараа нь арай өөр хүн дээр жишээ авч ирээ тийм ээ. Европын хувьд заяаны алаг хөдлөг дээр давталгаанд одоо орсон хаан өрхөнд орж харин төвчээртэй стратегч түвэнд мад тавьсан гэж үздэг юм. Полтавагийн дэргэдэх тултаанд Петр ялсан. Шведийн хааны айрам нэг хэсэг нь бүрэн устж нөгөө хэсэг нь олзлогдсон. Харин 12 дугаар Карл ялагдлынхаа дараа Туркийн Бендер гэдэг цайз руу зүхтаасан. Домогт өгүүлснээр Шведийн хаан тэндээс огт явахыг хүсээгүй. Яагаад тэгэхээр Отtomаны султан тэрийг манай нутагт оргонж болно гэж зөвшөөрсөн байна. Тэр үед бол нэг Оросын эзэнт гүрний дайсан чинь Туркийн найз болж таарж байгаа шүү дээ. Оттоманы найз болоод байгаа шүү дээ. Ингээд одоо яничарууд тэгээд одоо тэр Бендер гэдэг цайзд бүр ингээд хөдлөх шинжгүй удаад ахарна. Одоо яваа гэсэн юм байна. Явахгүй гэсэн юм байна. За тэгэхээр яничаруудаа хэлээ түүнийг хөөж гарах гэсэн юм. Хүчээр гарах. Үзээ. Туркууд шведүүдийн хорогдож байсан байшин руу буудаж эхлэхэд шведийн хаан тэр үед хүйтэн цустайгаар гэж байгаа. Хүйтэн цуст тооцоогоор шатар тоглоо сууж ирсэн юм. Цайз дотор. За ингээд сумны цохилтын дөргөн шатрын бодыг унгаж байсан ч тэр гинтийн нүүдлүүдийг бодож олж мад тавьсаар байсан. Энэ түүх Америкийн шатарчин Сэм Ллойдыг 12 дугаар Карл Бендерт хэмээх аль шатрын агуу бодлогыг зохиоход сэтэл өгсөн юм. Фискал Ллойдийн түүхүүдээс хамгийн алдартай нь магадгүй шатрын бодлогын тухай өгүүлбэрүүдийн дотроос хамгийн шилдэг нь Карл 12 дугаар Карл Бендерт гэдэг одоо шатрын бодлого. Анх 1859 оны 3 дугаар сард Чес Монтли гэдэг сэтгүүлд энэ бодлого гарсан юм. Энэ өгүүлэлт 1713 онд Бендерийн ойролцоох Варница дахь Карлын хооронд болсон мэтээр дүрсэлсэн нэгэн хийсвэр үйл явдлыг яг энэ бодлого гоё болгохын тулд тэр үйл явдалтай адилхан юм байна гэж тийм зүйрлэсэн байна. Симуляц хийж ирсэн үстэй. Тэгээд тухайн үед Шведийн хаан Карл 12 дугаар султаны эзэмшлээс гарахаас зөрүүдлэн татгалцсан тул Туркийн цэргүүд эзэн хааныхаа тушаалаар түүн рүү довтлохоос өөр аргагүй болсон. Карл энэ үеийг цэргийн сургуульд болон шатраар өнгөрөөж өөрийн сайд Кристиан Альберт Гротхаусентэй байнга шатар тоглолт байсан. Тэдний зарим үргийн талаар Вольтер хүртэл дурддаг юм байна. Зохиолч. За ингээд цаг хугацааны хөшиг сөхөгдөж 1713 оны 1-р сарын сүүлийн нэгэн үдээс хойш Карл Гротхаусен 2 шатар тоглож дөр зураг гарна. Ингээд төсөөлөе тийм ээ нэг цайз дотор. Өөрөг нилээд явцсан. Цагаанаар тоглож байсан Карл илт дав байсан. Аюулын өмнө өөртөө авч чаддаг тэр гайхамшиг тайван байдлаараа тэр байрлыг удаан ширтэж байсан эцэст нь 3 нүдлийн дараа мад тавина гэж зарласан юм. Энэ үгийг түүний амнаас дөнгөж гаргүй үгүй нэгэн сум цонхны шилийг бут цохон орж ирээд хөлөг дээр байсан цагааны Е1 дээр байдаг морийг унгасан юм. Давуу байдалтай байсан чинь одоо өрг байжсэн чинь дөргөөд морин утсан. Ялагчийн бардам сэтгэл хангалуун төрхөөр саналынхаа төслийг налан суух гэж байсан Карл эхэндээ гинтийн дайны шинжтэй нүүдэлд бухимдсан мэт харагдсан. Харин Гротхаусен бусад олон зүйлээр эзэн хаантайгаа төстэй байсан ч хүүтэн тайван байдлаар түүнд хүрэхгүй тул нэгэн тул айд сандарсандаа сандлаасаа өсрөн боссон юм. Карл түүнийг яжтай инээ дээр харж зэмлээд миний нөгөө морь хаана байна Гротхаусен түүнийг ол тэгэд энэ бодлогыг хамт бодож мад гаргах чи өөрөө гэж даалгавар өгсөн юм. Үнэхээр сайхан бодлогот бол чамд төв үзсний төлөө хангалттай шагнал би өгөх болно шүү гэж хэлсэн юм. Гэвч сайд бодыг олж амжаагүй бол Карлын харц хөлөг дээрх хүчний байрал дээр тус. За ингээ Гротхаусеныг авчирсан морийг гартаа барьсан хэвээр хэдэн минутын турш хөлгийг анхааралтай ширтэж сууж яснаа эцэст нь толгоогоо өргөж инээмсэглээд бидэнд морь хэрэггүй юм шиг байна. Түүнийг би чамд өгсөн ч 4 нүдлийн дараа мад тавина гэж чадна гэж бодсон байна гэж. Чад гэж бодож байна гэж хэлсэн байна. За ингээд одоо морин ингээ байхгүй байхад хүртэл тэгвэл нэг нүдлийн дараа л ялт болно гэдгийг ингэж харсан. Ийм учраас энэ шатрын бодлогын түүхийг ингэж нэг
амжуулсан гэсэн юм уу та тийм. Магадгүй энэ босон үйл явдал ч гэж болно. Яагаад гэвэл энэ нотлох боломжгүй учраас тийм ээ. Одоо Сисагийн шатар үүсгэсэн одоо домог дээр одоо Сисагийн үеэс морфигийн иргэн хүртэл шатрын түүхийн хуудсыг бүгдийн сөхөөд үзэхээр одоо энэ тэмдэглэж буй үйл явдал шиг гайхамшигтай адил явдал дахиж таардгүй юм. Шатрын түүхэнд. Учир нь хэн одоо юу гэдэг энийг нотлохын, итгэхийн гэдэг. Тэгэхээр хаан хоёр дахь мэдгдлээ дөнгөж дуусмагц хоёр дахь сум онгорхой цонхоо хаалгаар нисэн орж ирээд эхний сумтай адил өчүүхэн ч алдалгүй хааны шатрын хөлгөрөө нисж ирээд ааш хоёр дээр байгаа, ээж хоёр дээр байгаа цагаан хүүг морьтой адил хувь тавилантай тулгарч цагаан хүү зааны ясаар хийсэн жижиг хэсгүүд болон шарлан дээр бутран унсан юм. Грот хуусан Карлийн яжтай энэдийг сансан тул энэ удаа суудлаас хөдөлгөө зөвхөн цонхийн царайлаа суусан юм. Эрхэм манд туркууд чинь чиний талд орсон юм биш үү Грот хуусан нэ гэж хэлж. Грот хуусан гэж хаан гэж хэлсэн маа. Тэгээд чиний эсрэг төдийгүй 30 мянган харийн одоо яничаруудын эсрэг зэрэг тоглодог надаас бараг хүлээлтгүй байсан биз дээ чи гэж хэлж. Ялангуяа чи ийм хүчтэй зэвсэг хэрэгжилж байгаа үед шүү дээ гэж хэлсэн. Шатрыг мушкет буугаар одоо цахиур буугаар тоглож болдгийг би яг удаага харж байна гэж нэмж хэлсэн. Аяа хаан минь гэд Грот хуусан хариулаад гадны энэ оролцооноос бол шатрыг тоглох хүс нь бол түүнд үнэхээр одоо айсан гэсэн үг байна. Хаан ингээд бухимдаж магадгүй уур нь хурцуулгээд одоо шийтгэж магадгүй тийм. Өнөөдрийн хувь зайвлан бидний эсрэг байна. Эрхэм дээдстэй гарч одоо энэ ярьчтай бүдүүлэг туркуудыг хол байлгах ямар нэгэн арга хөвчлөхгүй мүү гэж хэлсэн юм. Түр хүлээ холцохор минь гэж хаан хашгинж хэлээд энэ азгүй хүүгээрч би чиний миний өрөг хангалттай сайн хэвээр байгаа эсхийг харъя гэснээр оллоо гэж орилсан байна. Би бодож оллоо гэж хашгираад хамгаалтын шорон далангийн цаанаас бүр сонсогдохуйц чанга инээсэн юм цайзнаас. Танд баяртайгаар мэдгэдэг 5 нүүдлийн дараа мадч гарцаагүй байгаа юм байна гэж хэлсэн байна. Энэ бодлогыг би зүгээр тайлбарлаж өгöd байгаа шүү тийм ээ. Тийм байна. Карл Грот хуулсны бодлогыг бодож гаргахаас нааш өрөөс гаргахыг зөвшөөрсөн гэж. Магадгүй хоёр дахин нэг шатрын тулдаанд татагдсан орохоос эмээсэндээ сайд 1-2 хоногийн дараа хуарангаас гарч Карлийн итгэхгүй амьдралаа орхин хаангүй үлдсэн их орондоо буцахыг алавдахыг хүсэж байсан тэр үйл явдлыг шведүүдийн одоо ятгахаар тэр шатрын бодлогыг бодож суусан юм 2 хоног болсон. Тэр одоо энэ хүсэлтэд туркуудтэй ч гэсэн ижил байр суурьтай байсан. Хааныгаа ерөөс явъя хоёул нутг руу юм чи нэлээд удацсан байхгүй. Тийм байна. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ нь дэлхийн хамгийн алдартай шатрын бодлогуудын нэг болж уран сэтгэмж хэвшмэл булс бодол шаарддагаараа одоо шатрын их мастеруудын хамгийн дуртай бодлогод. Шатар сонирхдаг хүүхдүүдийн хамгийн одоо зугаатай бодлогууд нэг бас. Энэ өөрөө шатрыг тийм онлын бус одоо тийм хайрцагнаас гарч бодож чаддаг тийм сэтгэлийг амар сайн зааж өгдөг гэсэн үг. Тийм байна. Ягаад тэгэхээр яг хэдий одоо тий симуляц маягийн тоглоом гэсэн чинь гадны хүчин зүйлүүд орж ирээ сорилтууд нь өөр болоод тухайн гадны хүчин зүйл сорилтуудад зориулаад дараагийн стратеги юмнуудаа айгүй уян хатан байх шаардлагатай. Ямар гоё юм бэ? Надад амар гоё санагдчихлаа. За баярлалаа. За ингээд одоо Карлийн үе за яг энд дурдахад Карл бол Шведийн эзэнт гүрэн гэж байсан. Маш том гүрэн байсан. Карл бол хамгийн сүүлийн хаан. Карл энэ одоо тулдаанд 34-5 настай нас барсан. Өөрөө урд нь орж явж байгаа. Ингээд Шведийн уналтыг эхэлсэн гэсэн үг шүү. За Александр Суворовын тухайд шатрын алдартай бодлого байдгүй. Гэвч түүний тулдааны айрга барил үндсэндээ амьд шатрыг өргөв. Тэр дайсандаа ухаан орох завдал өгөхгүй хурдан ширүүн товтолдог. Завсар зай өгөхгүй нүддэг. Түүний нүдэн баримжаа хурд довтлохоо гэсэн урайн нэгэн зэрэг түүний шатрын итгэл өмжил байсан гэсэн. Суворов зүгээр нэг дуртай болохоор шатар тоглож байгаагүй тэр шатрын зарчмуудыг дайны бодит байдалд тогтмол ашигладаг гэсэн. Тулдаан бүрийн өмнө дайсныхаа тухай мэдээлэл цуглуулж алхам бүрээ бодож үйл ажиллагааг хідэн нүүдлийн цаанаас төлөвлөдөг гэсэн. Жинхэнэ жанжин бол дайсантайгаа тулж очихоос өмнө түүнийг ялцсан байдаг хүнийг хэлдэг юм аа гэж. Эхлээд бодлоор ял дараа нь үйлчлэрээ ял гэж урайтай байсан. Жоков тийм байсан гэсэн. Жоков алхахын голд үнэндээ бол маш том гамбит хийсэн байхгүй эрсдэл. Яковлевийн удирдсан танкын бригад гэдэг байна. БТ2 гэдэг хөнгөн танк. Хуйг нь жоохон нэмгэн. Японы хүнд пулеметоор нефт буудаж болдог тийм нэмгэн хуйгтай байсан. Явган цэргийн дэмжлэггүй шууд танкаараа дайрч орсон байдаг байхгүй. Энэ бол дайны дүүхэнд бол айгүй том юу гэж үздэг. Алцуурл амиар асуудал. Үнэхээр мөн тэгтээ баян цагааны тулдаандах эргэлтийн цэг тавьсан. Маш өндөр үнээр. Хэрвээ тэгж чадаагүй бол халах голын зүүн эрэг дээр баруун эрэг дээр бэхэлтэй авцсан байхад тэднийг хохолоход айгүй хэцүү байсан учраас тэр эргээс шахаж гарах юм тулд гэсэн.
Тэгээ Баян цагааны тулдаан бол халах голын дайны яг эргэлтийн цэг баггүй 7 сарын яг наадмын үеэр болсон тул та. За гэхээр Жуков бол тэнд хийсэн туршилтаа Ленинград, Сталинград дээр хийсэн гэсэн үг. Миний юу шүү дээ Сталинград байсан гэсэн үг баггүй. Японы армийг 8 сарын 20-нд ерхий товтлогооноор 6-7 өндөрлөгт бүсэлж хаяад тэгээ зүгээр 3 оны дотор байхгүй болгосон. Яг Сталинград руу маш хүчтэй дайруулж байгаа л эргээд бүслээд авцсан тайлбар байна. За хоёлаа төр завсарлаад 2 дахь үеийн итгэжээ дурдчихгүй. За цаг хугацааны аялал нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарыг хүрэн зүрх үндэсний хөтөлбөрийг зарлаад байгаа. Үндэсний үйлдвэрлэгч Видан ивент итгэж байна. За Видан компани маань хүрэн зүрх нэртэй хөтөлбөрийг 5 жилийн хугацаанд зарласан бөгөөд за энэ хөтөлбөрийн зорилго нь бол Монгол улсад зүрх судасны өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх дадлыг хэвшүүлэх, олон нийтийн мэдлэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ил тод нээлттэй сангаар дамжуулан зүрхний эрүүл мэндийг дэмжсэн үндэсний хөтөлбөр бий болох юм байна. За энд одоо хүрэн зүрх хөтөлбөр маань 5 жилийн турш үргэлжлэх бөгөөд за хаврын компанид ажиллана бол сая одоо Улаанбаатар марафоноор эхэлсэн байгаа. За тэгээд намрын компанид ажиллана 9 сарын 29-нд зүрхний өдөр гэдэг үйл ажиллагаа зохион байгуулах юм байна. За ер нь бол улаан манжинтай Монгол улсын хөрсөн дургадаг үнд сургамал үржин шинтэй. За тэгээ зүрх судасны одоо үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг, даралт бууруулдаг, цус шингэлдэг те хоол боловсруулалтад ээлтэйгээд маш олон давуу талтай. Гэтэл Монгол хөрсөн дургасан улаан манжингийн бүтээгдэхүүнийг Видан компани маань үйлдвэрлэдэг байгаа юм байна. За энд нь улаан манжин алюминий смути байсан, улаан манжингийн шүүс байсан, мөн улаан манжин алюминий нухшнууд байсан том жижиг савлгаатай тэгээ мөн улаан манжингийн дарс одоо нөөшилсөн зурш зэргүүд байсан маш амттай. Тэгэхээр та бүхэн эдгээр бүтээгдэхүүнээс худалдан авах таны худалдан авсан бүтээгдэхүүний 30 төгрөг тутам энэ сан зориулагдах бөгөөд энэ сан нь Монгол улсад зүрх судасны өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, зөв дадлыг хэвшүүлэх, олон нийтэд зөв мэдээлэл түгээх, тэгээд ард нийт ингэж хэлэх гээд юм угаас нэгтгэдэг. Хүү амын эрүүл мэндэд ард иргэдийн эрүүл мэндэд одоо хөрөнгө оруулалт хийх зорилготой одоо ийм төсөл юм байна. Тэгэхээр хүрэн зураг төслийнхэнд баярлалаа. Тэгээс амжилт хүсье. Тэгээ таны худалдаж авсан одоо Видан компани улаан манжингийн орцтой бүтээгдэхүүн болгоны 30 төгрөгийг Видан компани маань хүрэн зураг төсөлд одоо цуглуулж одоо энэ үйл ажиллагаанд нь зориулах юм байна. Энэ залуучууд маань бас их эрт ингэж унтаас ирэхгүй байгаад байгаа чинь зүрх судастай холбоотой шүү дээ ер нь. Манайх ч өөртөө нөгөө мал хоньны махнасаа болоод холестерин маш их тий холестерин өндөртэй байдаг. Харах эрсдэл ер нь зүрх судасны эмгэг өндөр шүү дээ. Тэгэхээр ядаж Монгол хөрсөн дургасан улаан манжингийнхаа орц найрлагатай бүтээгдэхүүнийг идэж цусны даралтаа бууруулж зүрхээ дэмжих хэрэгтэй байна тий. За дахиад нэг сок өмөр санагдчихлаа. Тийм би яг өөрөө тэгчлээ. Хоёлаа гараад ууя да. За Суворовын тухай ярьж байтал нэг хүн гарч ирэн тийм ээ. Наполеон гэдэг хүн гарч ирэн. Агуу жинжин. Суворовоос ялгаатай Наполеон хурдан боловч ухаангүй довтлогыг илүүд үздэг. Маш галын хүчийг нэг цэгт маш хүчтэй төвлөрүүлж дайрдаг. Тэрүүгээрээ дайсныгаа паникт оруулаад эмх замбраагүй байдалд оруулж хагаад эмх замбраагүй байдлаас нь сул талыг гаргаж ирж цогтөг гэсэн үг юм. Ер нь бол аливаа одоо өрсөлдөгч байгаа айрмын дгийг алдагдуулаад байна тий. Түүний шатрын хэв маяг нь хувь тавилангийн ёр мэт зүйл болсон гэж байна. Байрлалаа хөгжүүлэхийг үл тоомсорлоо. Алсын үр дагаврыг тооцож чадахгүй байх зэрэг яг тэр алдаанууд нь бодит тулалдаанууд дээр ч түүнийг ялгадалд хүргэсэн. 1812 онд фельдмаршал Михаил Кутузов Наполеоны цэргийг сонгодог шатрын өрхөнд оруулсан. Оросын арим уудам эх орныхоо гүн рүү ухарч Москваг орхисон цэвэр утгаараа гамбит байсан. Улсынхаа зүрх усны нийслэлийг хотыг үнэтэй фигур мэт одоо бод мэт өгөөд ялагдчихгүй гэж байсан армийг өвлийн цас мөсөнд татан оруулж зууруулад үхлийн сөрөг цохилдох арга байсан юм. Францын армийн сүрлээс хойш 12 жилийн дараа 1824 онд Оросын шатрын сургуулийн эцэг гэж нэрлэгддэг Александр Петров Наполеон Москвагаас Парис руу зугцсан нэртэй 14 нүүдэлд мад тавих бодлогыг зохиосон. Бодлогын санаа маш энгийн. Францын арим түүхэн ухралтыг бэлэгдсэн энэ бодлогод цагааны морд харын хааныг одоо ноёныг Москвагаас эхлэн Березино голын диагонал дагуу Парис хүртэл хөөх бөгөөд харын ноён хөлгийн төвөөс буюу шатаж буй Москвагаас авралын булан руугаа зугтах Парис руу бэлэгдсэн хэсэг рүү хүрэх ёстой. Харын талын нүүдэл бүр өрхнөөс мултрах оролдлого бол цагаан талын зорилго хааныг үзэж мад тавих явдал ийм л уран сэтгэмжтэй бодлого. Энэ бодлогод түүхэнд ч төгсгөл нь урьдчилан шийдэгдсэн байсан зүйл тийм ээ. Бодлогоч өөрөө тгий зохиогдсон гэсэн. Хаан Парис төрнө. Гэхдээ ямар үн цэнээр вэ? Түүний айрам хамгаалах бод золиосууд нь бүгд тусдагдаад ялагдчихгүй гэсэн сүр хүчин сарин алга болсон байна гэж байна.
19-р зуунд шатар спорт болж хувирсан. Анхны аваргууд тэмцээн, шатрын тэмцээн бий болоод ирэхээр шатар цагтаа болсон. Анх удаа 19-р зуун. Спорт болсон учраас энэ 19-р зууны дунд хүртэл шатрын өргөд цаг хугацааны хязгааргүй тоглогддог байсан. Нэг өрөг хэдэн цаг, заримдаа бүр бүтэн хоногоор үргэлжилдэг. Жишээлбэл 1851 онд нэг шатрын тэмцээний үеэр шүүгчийн туслах нэг өрөг дуусаагүй тэмдэглэлтэйсэн юм. Учир нь тоглогчд нь зүгээр унтаад байсан юм. Ингээд өргүүдийг хугацаагаар хязгаарч эхэлсэн. Эхэндээ 9 цаг хэрглэж дараа нь тусгай шатрын цаг ашигладаг болсон. Цаг явж эхэллээ гэж байгаа. Одоо манай спорт байгаа чинь шатрын цаг шүү дээ тийм ээ. Цагийн дарамт гэдэг нь оюуны тоглоомд нүүдлээ бодох цаг хүрэлцэхгүй болохыг хэлдэг. Ингээд одоо шатар бол одоо бясалгал мэт удаан яриа бус хурдны гүйлт мэт спринт шиг те хурдны гүйлт болсон. Үүнтэй холбоотойгоор цагийн дарамт гэдэг тусгай нэр томьёо дэлхийд дахинд үгийн санд орж ирсэн гэсэн үг. Цагийн дарамт гэдэг нь оюуны тоглоомд нүүдлээ бодох цаг хугацаа хүрэлцэхгүй болохыг хэлнэ гэж. Цаг нь өргийн одоо уур амьсгалыг улам хурцтаж шатрын тэмцээнүүдэд жил ирэх тусам улам алдартай болж эхэлсэн энэ үеэс эхэлж. 1886 дэлхийн шатрын аваргын төлөв анхны альписын тоглолт болсон. Тэнд Вильгельм Стайниц болон Йоганнес Цукерторт нарт учраа таарсан. Хоёр тоглогч хоёулаа шагналын санд тус бүр $2000 тавьж байгаа тоглосон. Ялагч бүхнийг авна, ялагдаж хоос үлднэ гэдэг. Цагийн хяналт хатуу байсан бөгөөд үзэгчдэд өргөн явцыг харуулахын тулд анх удаа үзүүлэнгийн хөлөг ашигласан. Нэг ингэж нүүлээгээд заал нэг харуулдаг. Тэгэхгүй л хүмүүс чинь ингээ хараа суудаг шүү дээ. Юу болж байгааг харж чадахгүй. Эцэст нь Стайниц дэлхийн анхны альписны аварга болсон гэж байна. За ингээд одоо Оросын эзэнт гүрний Оросын шатрын эзэнт гүрний суурийг тавьсан хүн болох Михаил Чигорин гэж хүн гарч ирсэн. Чигорин бол довтлогооны суутан. Энд хамгаалдаггүй товтолдог маягийн төлөвлөлийн тоглогч байна шүү дээ. Одоо ингээд жишээлбэл тоглогч нар янз янз гэдэг байхгүй. Таал гэж агуу галт шиг тоглодог. Эсвэл жинхэнэ тэр нөгөө нэг хин шиг тоглодог. Карл 12 шиг. Өөр эсвэл галзуу солиотой тоглоно. Тоглолтын үзэхээр яг ингэ философи. Дайн одоо жинхэнэ төгс довтлогооны философи шиг гэдэг. Огт зай завсар өгөхгүй. Зовох одоо амсхийг зав өгөхгүй тоглодог гэсэн үг юм харахад. За ингээд Стайниц тэрээр 1800 тэр Чигорин болохоор Стайницын тэдмийн төлөө альписын тоглолтод өрсөлдсөн 2 удаа хоёуланд нь авраг болоход тун ойрцсон боловч ялагдсан. Ингээд дэлхийн авраг болж чадаагүй ч гэсэн түүний гаргасан шатрын онлын боловсруулалт нь Оросын шатрын сургуулийг суурийг тавьсан. Школа гэж ярьдаг шүү дээ. Оросын шатрын сургууль гэж тустай байдаг. Одоо тэр Оросд болохоор тэр үед Чигоринчүүдийн клуб гэж байдаг. Энэ шатарчдын албан ёсны дээдлийг юм байна. Албан ёсны бус. Түүний жагсаалтанд орохын тулд дэлхийн аваргыг сонгодог цагийн хяналттай албан ёсны тоглолтод ядаж нэг удаа хоцсон байжээж Чигорины клуб болд юм байна. Пах тийм өндөр юутай. Тийм. Босхтой. Тийм. Үйт ингээд олон улсын хэмжээний мастер гэдэг байхгүй. Би тэр хүнтэй төргөн бодол чи хурд олон зэрэг тоглолт болдог шүү дээ. Тийм тоглолтын дээр би тэнцэжсэн жоохон багтаа. Тэгээ тэрийг хоцсон бол би одоо жишээлбэл одоо Чигорины клубт орох хэрэгтэй байсан бол таарч яана гэсэн байхгүй санаа нь. За ингээд юуны одоо буухаг нь бол Александр Алехин гэж Оросын авиацлог шатарчин, дүээлчин гэж нэрлэдэг тийм. Гарал угсаагаараа язгууртан тэрээр 1917 оны хувьсгалын дараа Франц руу цагаачилсан юм. Хэдэн жилийн турш дэлхийн хамгийн шилдэг шатарчин болох зорилгын төлөө тууштай тэмцсэн. 1927 онд Алехин тухайн үед ялагчгүй мэт санагдчихсан Хосе Раул Капабланка гэдэг. Капабланка бол агуус. Хожиж шатрын дэлхийн анхны Орос аварга болсон юм байна. Гэтэ цагаач. Ингээд Капабланка бууж өглөө. Дэлхийн тоглолтын тэр үед бол дэлхийн тоглолтод ур чадвараар дутхгүй анхны эмэгтэй шатарчин гарч ирсэн. Вера Менчик гэдэг Оросын эмэгтэй байгаа. Тэрээр Москвад төрж Англид өссөн. 1927 онд Алехин шатрын титмийн хүрсэн тэр жилд Вера Лондонд усан эмэгтэйчүүдийн дэлхийн аварт төрүүлсэн юм. Ингээд хоёр цагаач Орос аваргалж ирсэн гэсэн үг. Дөнгөж 21 настай да. За ингээд сонирхолтой нэг юм байт юм байна л да. Хамгийн том гавьяа нь бол эрэгтэйчүүдийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд энэ тэнцүү өрсөлдөж чаддаг эмэгтэйчүүд гарч ирсэн. Дэлхийн аварга Макс Эйве гэж хүмүүс юм байна. Хүртлийг хожиж исэн юм байна. Тэгээд Вера Менчик гэдэг хүний яагаад дуртах гэдэг нь гэхээр түүнд Вера Менчикт ялагдсан их мастеруудыг гашуунаар ёжилж Вера Менчикийн альбан бус клубт эсвэлдэг гэсэн юм. За ингээд зөвлөлт холбоот улс коммунизмынхаа үзэл сурталын хүрээнд шатрыг бол төгс хэмжээнд хөгжүүлсэн. Шатрын логиктой стратегийн өрсөлдөөн тоглоом болгож хувиргасан жинхэнэ шатрын их давлгаа Орос орондоо ирэх эхэлсэн. Шатрыг арт төмөнд гэдэг нэртэй
Өрөөтэй байсан. Ингээ 12 сандал кино гэдэг чинь санаж байна. Тэн дээр Остап Бендер тоглодог штэ. За энэ бол одоо яг тэр Оросын тэр нэг давлага эхэлж явах үеийнх нь дүр зураг байхгүй. Санаж байна уу? Би шатрын их мастер гэж очиад бага хүмүүс сандал авах гэдэг байгаа штэ. Тэгснээр сандал цоглож авчирж байгаад тоглож байхдаа бод модын нуу хулгайлдаг штэ. За тэр үйлүүд эхэлж байгаа шүү. За ингээд одоо нэг сонирхолтой бас юм байгаа. Одоо шатрыг тоглоом гэж үзвэл ой тогтоол лог сэтгэлийг дасгалжуулах, төсвөр хатуужуулах хүсэл зориг болон хүний зан чанарыг бусад үнэт зүйл чанарыг төлөвшүүлэх талаараа үүнтэй зэрэгцэх тоглоом бол байхгүй гэж үздэг юм байна. Яг цэвэр тарихтай холбоотойгоор 1945 оны 100 Потсдамын баг хурал гэж болсон тийм ээ. Энд нөгөө нэг яг жинхэнэ утгаараа зөвлөлт холбоод улс Японы эсрэг дайнманд орох асуудлаа шийдсэн гэж үзэх юм бол зөвлөлтийн өөр нэг маршал байдаг шүү дээ тийм ээ. Тэр Георги Жуков гэдэг байгаа. Зөвлөлтийн ард түмний хайртай удирдагчтай Сталинтай шатар тогсон байна. Өргөд дуусны дараа гадаадын сэтгүүлч нар Жуковоос хэн ялсан бэ гэд үр дүнгийн асуусан юм байна. Тэгсэн чинь Георги Константинович товчхон ярьсан. Сталин байсан. Мэдээч Сталин хажигсан. Энэ түүхэн ямар нэгэн байдлаар юу гэсэн үг шатар бол зүгээр тоглоом байгаа гэдгийг сануулж байгаа хэлбэр. За ингээд одоо зөвлөлтийн их мастерууд дайны дараа бол Оросын дэлхийн тавцанд ноёрхож ирсэн. Одоо Михаил Ботвинник гэж онцгой байраас эзэлдэг. Дэлхийн шатрын авраг болсон бөгөөд шатрын сэтгэлгээний бүхэл бүтэн сургуулийг бий болгосон. Тэр сургуультай Сахилгабат задлан шинжилгээ стратеги нь бүтээл сэтгэлгээтэй нэгдэж зөвлөлтийн шатрын сургуулийг түүхэнд хамгийн хүчрэх сургуулийн нэг болгож одоо барьсан архитектор бол таарж байна гэсэн. Ингээ хоёр удаа дэлхийн авраг болсон. За энд нэг юм сонирхолтой үйл явдал болж байгаа. Бобби Фишер гэж хүн байдаг тийм ээ. Тэр бол Америкийн суутам шатарчин байхгүй. Зөвхөн Оросд зөвлөлтийн олон юм шатрын сургуулиудын дундуур орж ирсэн цорын ганц Америк одоо ганцаардмал гэж нэрлэдэг тийм. Lonely genius гэдэг байхгүй. Ганцаардмал суутам. Яг л Америкч нөгөө капиталист улс болохоор улс даяараа ингэж нэг дэмжиж хийдгүү. Зүгээр тэр хүн алдартай байх юм бол маркетинг явна. Тэгэл ер нь нэг төрхтөг. Орос бол тэр чинь бүр ингэж системээрээ цалинжуулаад ингэж төсөвтэйгээр хийж байгаа шүү дээ. Тийм байна. Тийм учраас нэг ганцаардмал суутам гэж Бобби Фишер хэлсэн байна. За энд нэг бас нэг сонирхолтой үйл явдал. Нэг санаарай. 1978 онд Анатолий Карпов Оросоос дөрвөн гарсан диссидент тэрс үзэлтэн гэдэг байгаа. Виктор Корчной хоёр тогсон. Карпов Корчной хоёрын энэ тоглолт бол товчхондоо болвол зөвлөлт холбоот улс болон барууны ертөнцийн хоёр блокийн хүүдэн дайны яг тулалдаан байхгүй. Энэ хүүдэн дайнд хэн ялах вэ гэдэг тийм одоо тийм бэлэгдлэр symbolize хийж үздэг тийм тулалдаан байсан. Оросын энэ зөвлөлт холбоот улсын 2-3 удаагийн аварга 5 удаагийн аваргач үлэн Корчной. Тэгээд Стокгольм руу шатар тоглож явж байгаад хаврагт орж аваад гэр бүлээ орхиод Орос орно хаяад гэдэг цааш тарцсан байхгүй. Тэгээд нөө Орос зөвлөж үзэхгүй. Тэгээд энэ хоёр тоглосон шатрын дэлхийн аврагт ингээд ер нь бол аюу том үйл явдал болж байгаа байхгүй. Тэгээд дэлхийн аврагт дээр одоо 3 сар үргэлжилсэн тоглолт болоод 27 дахь өргийн дараа Карпов 5.2 харьцаатай тэргүүлж явсан чинь ялт нэг хожиход болох байсан чинь гэвч 3 дараалан Корчной өргөө авсан байхгүй. За энэ ингээд жинхэнэ нөгөө теншн гэдэг зүйлс ингээд изгарыг нь тулгаж ирсэн. Ингээд тэр үеийн хэвлэл мэдлэл энэ дэр маш их юм бичдэг тийм ээ. За ингээд одоо энэ мэдээж хэрэг Корчной ялагдсан Карпов дэлхийн авраг болсон. Ингээд 1970-аад онд нэг шатрын хөлгийн ард нэг өөр хүн сууж эхэлсэн. Өөр зүйл. Юу гэж бодож байна? Мэдгүй. Компьютер. Нүүдэл нь удаан, болгоомжгүй байсан тул анхан шатны шатарчд одоо компьютерийг амархан хождог байсан юм. Учир нь хөлөг дээр үүсэж болох нүүдэл хувилбарын тоо буюу Shannon-ы тоо гэж нэрлэдэг. Мэдэгдэж буй бүх орчлон ертөнд дээрх одоо бидний мэдж байгаа орчлон ертөнд дээрх атомын тооноос их тоо Shannon-ы тоо гэдэг байхгүй. Тэр Shannon-ы тоо бол ийм шатрын өргийн хувилбар нүүдлүүд байхгүй. Өргийн ийм ёроолгүй одоо олон боломжтой нүүдлүүдийн хувилбар нь удаан хугацаанд компьютерийг хүний оюуны ухааны өмнө хүчгүй болгочихсон. Shannon-ы тоо гэдэг нь шатрын боломжт давтагдчихгүй өргүүдийн тооны маш даруухан доод хязгаар буюу ойролцоогоор 10-120 зэрэг. Үүнийг математикч Клод Шеннон 1950 онд дэвшүүлсэн бөгөөд энэ нь шатрын тоглоомны модны бүтц ямар гайхалтай асар нарийн төвөгтэй болохыг харуулж байгаа хэлбэр. Энэ тоо ажиглагдах бидний мэдих орчлон ертөнцид ойролцоогоор 10-80 зэрэг атомтай гэж үздэг бол 10-120 зэрэг шатрын хувилбарт нөлөөлтэй гэж үздэг. Давтагдчихгүй тоогоор. Ингээ удалгүй компьютерууд ихтгэл төгс хариу цохилт хийсэн. Өнөөдөр бүр нейрон сүлжээний
нийгмийн хооронд авар шалгуур тэмцээн зохион байгуулагдаж хиймэл оюун ухаантайгаа нүүр тулан шатар нүүж байгаа шүү дээ. Хоорондоо ярилцсан тохиол байгаа мэдж байгаа тийм. Гэвч компьютерт хүний оюуныг нэгд өдөр гүйцэтгүүлсэн. Одоо 1997 онд IBM-ийн Deep Blue Гарри Каспаровыг ялсан шатрын түүхний эргэлтийн зэвсэн. Тэр мөчөөс компьютер хүнээс шатар сайн тоглож чадах уу гэдэг асуулт үндсэндээ хаагдсан. Харин шинэ асуулт гарч ирсэн. Хүн машинтай хамт шатрын тухай илүү гүн ойлгож чадах уу гэдэг асуулт гарч ирж байна. За өнөөдрийн хиймэл оюун ухаан шатрын онолыг өөрчилж байгаа. AlphaZero, Lila, Chess0, Stockfish зэрэг одоо энжинүүд тийм ээ. Хөдөлгөөрөө зөвхөн хамгийн зөв нүүдлийг хайхад зогсохгүй хүний олон зуун жилийн баримтсан зарим ойлголтыг шинээр одоо харуулж эхэлсэн гэсэн. Заримдаа тэд материалын алдагдлыг үл тоон урт хугацааны одоо тийм алсын одоо стратегийн санаачлагыг авсан нүүдлүүдийг хийдэг. Заримдаа хүний хувьд эрсдэлтэй мэт нүүдэл, машины хувьд математик үнэн болж нүгдэж эхэлсэн гэсэн. Нүүдлэгдэж эхэлсэн гэсэн. Ингээд шатар өнгөрсөн рүү угарч байгаа биш харин хүний оюун ухаан өөрийгөө дахин шалгах нэг толь болж эхэлсэн гэсэн шатар нь. За ингээд одоо шатар болвол одоо ингээд манай Монголын одоо шатар бол улсын аврах шалгуур тэмцээн 1948 онд эхэллээ. Эмэгтэйчүүдийн улсын аврах 54 оноос зохион байгуулагдсан. Тэгээ Монголд одоо яаж ингээд шатар ийм гүн суусан бэ гэхээр одоо ерөнхийдөө бол бидний өөрийн дайны тактик тэр нүүдэлчдийн тэр нэг ан амлагт ер нь бүх үйл явдалтай амьдралтай аюух наалтдаг байсан учраас ялангуяа тэр Монголын шатрын тэр үйл уран бүрийн нүүдэлгээ бас гоё бодлого өгдөг шүү дээ тийм ээ. За ингээд хадам аавны шатраар хожигдж яхад нь харчаад нүүдлийг хэлж өгч болохгүй тэгээ уурлаад ингээд яахгүй бол би тэмээг чинь аваад ингээд юулаа ингийн сул хаяад ингээд явчих шиг. Мал ахуйтайгаа холбоод нэг загинж байгаа юм шиг ярьчихсан. Нэг авгаа шиг ямшиж байгаа юм шиг тэгээд нүүдэл заагаад өгчдөг. За ингээд харахаар шатар бид нэр ингээд өнгөрсөн үеийг яриад байгаа юм шиг боловч уул нь үг. Үндэ бол шатар бол бидний өмнөөс машин бодох болсон 90 үед хүний оюун санааны бамбай одоо firewall одоо оюун ухааныхын дасгал фитнес болж хувирж байгаа. Хөлөг дээр шийдвэрээ бусдад даатах боломжгүй тийм ээ. Чи өөрөө задлан шинжид урьдчилан харж нүүдэл бүрийн хариуцлагыг өөрөө үүрэх ёстой. Тэгвэл шатар бол тоглоомоос үүрээ хавьгүй илүү зүйл. Энэ бол хүний одоо оюун санааны хамгийн агуу хэрэгсэл бол өөрийг нь амьд оюун ухаан гэдгийг сануулдаг хамгийн том одоо бүтээлэл таалж байгаа. Гайхалтай. Бас гоё. Баярлалаа амраа. Тэ сонирхолтой дугаар байлаа. За ингээд та бүгдэд шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг хүрлээ. Хөтлөгч амар санаа маш гайхалтай дугаарыг бэлтэн та бидэнд хүргэлээ. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг Улаанбаатар хотын хамгийн үнцэнтэй бүсэд сүндэрлэн боссон Сүхбаатарын талбайгаас ердөө 900 м-ийн зайд байрлах Encanto Trade Center офис болон хүрэн зурх хөтөлбөрийг хэрэгжүүлж буй үндэсний үйлдвэрлэгч Vedan Event-ийн та бүгд хүргэлээ. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.